Шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын хорих ял хэдүүлэх албанаас хүмүүжигч нарт зориулан гар урлал, чулуун хийц, суран идэл, эсгийн носон урлал зэргээр сургалтыг явуулж нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр 19 салбар нэгжээс ирүүлсэн хүмүүжигч нарын бүтээлээс 300 орчим бүтээлийг үзэсгэлэн болгон дэлгэсэн байна. Хүмүүжигчдээр хөдөлмөр эрхлүүлэх, бүтээл төөрөх нөхцөл боломжийг бүрдүүлснээр тэдний авьяас чадварыг нэн хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мэрэгжил, хөдөлмөрийн дадлал олгох зэрэг олон давуу талтай. Хүмүүжигч нарын хувьд бэлэг дурсгалын зүйлээс эхлээд иж бүрэн Монгол гэрийг хүртэл бүтээх чадварыг эзэмшжээ. Ингэснээр тэдний хувьд судлагдаж гараад нийгэмд өөрийн байр сууриа эзлэх, ажил хөдөлмөр эрхлэхэд нь том дэмжлэг тусалцаа болдог байна. Хориглууд маань нэгдүгээрт одоо сэтгэл санааны хувьд бол тогтворгүй байдаг. За хөдөлмөр эрхэлснээр гар урлал хийснээр өөр дээр их төвлөрдөг, өөрийгөө таньж мэдэхтэй их дэмжлэг болдог. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн их тогтвортой, тайван болдог, сууж сурна. Юм одоо бүтээлээ уралж явах хугацаанд бас нөгөө тайвширж одоо олон зүйлийг одоо буруу зүгөө эргцүүлж ухаарах боломжийг бас олгодог. Мөн дээрэс нь одоо өөрт надад ийм авьяас чадвар байгаа юм байна. Энийг цаашаа би ер нь хөгжүүлж гараад одоо би амьдрах боломж бол надад байдгийн байна гэсэн итгэлийг өгдөг. Мөн хүмүүжигч нарын бүтээлийг худалдан борлуулсны дараагаар тэдний нэрийн данслуу шилжүүлдэг. Ингэснээр тухайн мөнгнөөс бусдад учруулсан гим хорийн хохирлын төлбөрийг барагдуулах, мөн ар гэрийн амжиргаандаа шилжүүлэх, суллагдаад өөртөө зарцуулах зэргээр ашигладаг байна. Ухаарах үе, урлах үе нэртэй тус үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд 6 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдийг хүртэл үргэлжилнэ.